Нэг ухаан ороод харсан чинь гэрэн шатцсан. Үгүй өөртөө нь одонгийн одонгийн амар харамсмаар юм. Энэ цэ гэдэг бүсгүй. Йоо, бүр гигитэд юм уу? Тийм. Сайн байцгаана уу? Юуя Entertainment-ийн 417 нэвтрүүлгийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За манай нэвтрүүлэгтээ Канадын алдарт витамины Jameson брэнд хамтран ажиллах болно. Таны хөдөлгөөний хүч. Таны бүтээлийн эхлэл. Таны өдөр тутмын амар амгалан өдөр бүрийн эрч хүч саруул ухааны их үүсвэр Канадын чанар Jameson Omega. За сайн байна уу? За бид хоёр 417 нэвтрүүлгээр шүүх цэгийн дээр байгаа аль хэдийн шийдэгдсэн, хэрхэн шийдэгдсэн ийм хурлын шүүх хурлын протоколуудаас уншиж хагаад тэгээ сэрэмжлүүлэх байдлаар хэрэгүүд сонгоод ярьдаг. За тэгээд тэр хэрэгүүдийг битээр хичнээн өнө шийдэгдсэн нийтэд ил тод байгаа ч гэсэндээ шүүгдэгч яллагдагчийн нэрийг нэг бол өөрчлөн, за эсвэл эхний үсгээр нь дуудана, за он сарыг нь өөрчлөн, ер нь бол нийгэмд одоо ингэдэг нэг одоо вайрал болж исэн ч гэх юм уу, эсвэл ингээ хүн манайхан тэр чигээр анхаарлаа хандуулж исэн хэрэг байлаа ч гэсэндээ тэрийг бол бараг танигдахгүй болтол нь битээр заримдаа өөрчилж ингэж газар орон хүмүүсийн нэрийг өөрчилж ярьдаг аа. Ер нь бол яг нэг сэрэмжлүүлэх байдлаар ийм хэрэг болдсон байна гэж ярих нь чухал байгаа даа. Тэрнээс хэрэгт хэн оролцсон, энэ хэрэг үнэндээ яг хаана болсон, хэдэн он болсон гэдэг нь бол төдийлөн. Тий, төдийлөн нэг онцгийн шаардлагагүй гэж үзээд хэрэг толбогдсон хүмүүсийн нэрийг өөрчлөх, за эсвэл нэрийг хэлэхгүй байх, тэгээд хэрэг болсон газар орон байрыг нь бол өөрчилж ярьж байгаа тий. За чи өнөөдөр ямар хэрэг сонгож авав? За би өнөөдөр ингэсэн нөхрөө хөнөөгөөд тэгээд гэрээ шатаасан, нөхрөө хөнөөчөнгүүтээ тэрийгэ баллах гэсэн үү яасан, гэрээ араасан шатаасан тийм отонтой ээжийн тухай ярина. За миний хэрэг сонгосон хэрэг болохоор нэг тийм одоо юу гэдэг сонирхолтой нэг бодлын нэг тийм бидний дунд баг байдаг ч гэж магадгүй нэг юм ачийн хэрэг сонгож авсан. Баруун аймагт болсон хэрэг юм байна. Тэгээд нөгөө хүүхэд нь нас барцсан. Тэгээ нас барцсан хүүхдийнхээ нэр дээр нас барснаасаа хойш тэр хүүхдийн 100,000 өгж байгаа шүү дээ. Тэр хүүхдийн 100,000 6 жилийн дараа 6 жилийн турш нас барцсан эзэн нь тэр хүүхдийн 100,000 авдаг, эзэн нь буюу хүүхд нас барцсан. Тэгээ 6 жилийн турш тэр юугаа авцсан. Мөнгө авцсан. Хүүхдээ нас барсан гэж мэдүүлээгүй гэсэн үг юм байна те. Ер нь тийм. Гэтэ жоохон эдрээ те. Шүүхээс бол яг хөө ингээд бодит байдлыг нуунд харагдуулж хууль бусаар улсаас тэтгэмж авсан гэдэг ийм зүйл буруутгалаар. Тийм мэдээж нөө 417 нэвтрүүлгийн бас нэг ингэж нэг заавал ярьж байгаа шалтгаан нь ингэж болтгүй юм биш үү? Ингэх юм бол ял авд юм байна гэдгийг ярих бас нэг юм юу болтог тий. Тий бид төр чинь соёлын үеийн хэрэг ярьсан, хил зөрчигчийн хэрэг ярьсан. За чинь би л тий соёлын үе хамаагүй энэ тэндээс юм олох юм бол тэр чинь соёлын өвд хамаарад тэгээд ингээд хүнд зарцсан чи соёлын үеийг зарсан гэд бүр эрүүгийн хэрэг болдго юм байна. Хил зөрчигчийн хэрэг ярьсан. Одоо ингээд энэ хэрэг жоохон яах юм эдрээтэй. За надаас эхлэе. За өнөөдрийн энэ хэргийн шүүгдэгчин Ц гэдэг ийм бүсгүй. Тэгээд 2022 онд алдарт ихийн 2 дугаар удаа авчээ. Тийм болохоор нөгөө одонгийн нарай хийд юм байгаас тий. Тэгээд одонгийн нарай хийх гээд 6 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл төрөл төрөсөд найз нөхдүүдийг гэртээ урьж цуглуулсан. За ингээд найр ихч штэ. За тэгээ манайхан ч нөгөө найран дээр ирсэн яах вэ ингээд нөгөө нэг эхлээд урьсан хүмүүс ирнэ, яваандаа нөгөө явуулын хүмүүс бас ирнэ. Энд чинь нөгөө нэг хөдөө уучраас бүр тэр одоо нөгөө нэг юм хэсэг амьдардаг газрын хүн болгоно л ер нь тэднийх одонгийн нарай хийж байгаа гэж ингээд нөгөө сурагч имээд дуулсан. За тэгээ тэрнээс гадна нөгөө урьсан хүмүүсээс гадна зүгээр явуулын хүмүүс ч гэсэндээ тэдний хараа орж гараад цайлаад за ингээд яваандаа одонгийн найран дээр уугаад хүмүүс халамцаж эхэлсэн. За Ц бүсгүй нэг ухаан ороод харсан чинь гэрэн шатцсан. Гэрэн шатцсан. Нөхөр нь нас орсон байдалтай байсан. Нэг ухаан орсон чинь. За тэгээд нөхрийгөө яацсан болоо? Манай нөхөр яацсан гэдэг ингээ хажуудлынхаа хүнээс асуусан чинь юу яриад байгаа чи алчаа үздэй. Йоо за. Гэт Ц бүсгүүд хэлсэн байгаа байхгүй. Тэгээ өөрөөр хэлэх юм бол нөгөө алдарт их Ц гэдэг хүн чинь согтуу үедээ нөхрийгөө хөнөөгөөд гэрээ шатаасан. Ийм хэрэг болсон. За тэгээд энэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтээр ингэж гарсан. За хохирогч нь цээжний хөндөрөөр нэвтэрсэн шархны улмаас нас орсон байна. Энэ нь цээжний зүүн хэсэг 3-4 дугаар хавиргын завсар, цээжний хөндийн өнхөлцөх хальс,
зүрхний зүүн тосгуур баруун уушиг нэвтэрсэн зүсэгдсэн ийм шарахтай байна. Тэгээд цээжний хүндэд 1000 мл, өнхөлцгийн хүндэд 400 мл цус байх зэргээр батлагдж байна. Хоригчийн цуснаас 2.6% промил спиртийн агуулмж илэрсэн ба нас барах үедээ хүчтэй зэргийн согтолтой байсан гэдэг ийм дүгнэлтийг гаргасан. За өөрөөр хэлбэл одонгийн найран дээрээ эхнэр нөхөр хоёулаа уусан гэсэн үг. Хоёулаа согтуу байсан гэсэн үг. Айлын одонгийн найранд утсан юм байна. Өөртөг нь одонгийн найран юм уу? Одонгийн найран. Энэ Ц гэдэг бүсгүй Ц гэдэг бүсгүй 2022 онд алдар тхийн 2 дугаар удаа аавна гэдэг чинь 4 хүүхэдтэй болоод тэгээд найраа хийж байгаа байхгүй юу? Одонгийнхаа найрыг. Тэгээд найран дээрээ ууд согтуурхаад нөхрөө халаад тэгээд гэрээ шатаасан ийм хэрэг болсон байна. За тэгээд энд юу болсон гэхээр амь хоригчийн хууль ёсны төлөөлөгчөөр ээж нь шүүх хуралд оролцож мэдүүлэг өгсөн. За энэ мэдүүлэг дээр юу гэсэн мэн гэхээр 2022 оны 6 дугаар сарын 21-ний өглөөний 8 цагийн үед манай бэр уцаар залгаад алдар тхийн медаль угаах гэж байна. Ээж минь нэрээ гэж залгасан. За. Тэгээд хүргнээрээ хүргүүлсэн. Тэнд байсан хүмүүс медаль угаагаад хоолунд арх ууцгаасан. Би архинаас баг зэрэг бол усан. Нар уулын цагуур даваагүй хахад хүмүүс гадуур зөндөөл байсан гэд. Энэ зуны үлрэл тэмдэглэсэн учраас хэсэг одоо нэг юм хотел гэж ярьдаг чинь 2 3 айл ингэж байж байгаа. Тэгээд найр нь эхлээд гэрт болж ирснэ. Дараа нь гадагшаага шилжээд гадаанаа гар сууж муугаад нар жоохон шингэгээд нэг жоохон сэрүүн ундаг штэ. Тэгээд тэр үед найр нь гадаа руу шилжсэн юм шиг байгаа. Би ганцаараа хүмүүс хараа сууж байхад талигч хүмүүс ерөөсө харагдахгүй байсан. Тэгээд харснасгээ байжсэн чи гэрээс бэр маань гарч ирээд цагаан савтай зүйл гэрийн зүүн талын дунд хэсэг рүү цацж ийсэн аа. Гэрлөө хараа зогсож байхад гэр шатаж эхэлсэн. Йоо, бүр гигитэд юм уу? Тийм, нар уулын цагаар даваагүй хад гэж байгаа. Шүн мөн очоод тэгэл ингээд. За. Энэ амар сони хэрэг болсон. Тэр үед хүүгээ хараад байхгүй байсан болохоор гэрт байгаа юм биш үү гэд хашгирсан гэхэд энэ ээж нь гадаанаа ингээд нөгөө бэрийг ингээд хараад байжсэн юм шиг байгаа. Гадаа хүмүүс сууж хахад хин гэрлөө орсныг бол хараагүй. Нэг харсан чинь талигчийг чирээд гараад ирчихсэн. Шатчихсэн гэрийн үүдэн хэсэгт тавьсан байсан. Талигчийг харахад цээжсэн хэсэгт нь цус олцсон байлаа. Тэгсэн хажууд нь модон иштэй эр хэсэг нь цустай хутга байсныг хараад хутгийг нилээн зайтай газарт арга доогуур хийгээд нууцсан. Би хүүмэн өгчлээ гэж орилж байгаад л ухаан алдсан байсан. Нэг мэдсэн чи бэгийн гэрт очиж огсон сууж исэн. Санаатайгаар амь насыг нь хөнөөсөн энэ хэргийг хуулийн дагуу шалгаж өгнө үү гомдолтой байна. Би оршуулгын зардлын мөнгийг гаргуулж аавна. Өөр нэг хэмжлэх зүйл байхгүй гэж ээж нь талигаач ээж нь мэдүүлсэн байд. Өөрөөр хэлбэл ээж нь гадаа найр хэсэг хүмүүс гадаа сууж байхад нь тэнд юу болж ирснийг гаднаас нь хараа сууж исэн. Тэр тухайга мэдүүлсэн байна шүү дээ. За тэгээд хамгийн гол нь энэ хэрэгт яасан гэдгсэн чинь шүүх хуралдааны үеэр одоо энэ шүүгдэгч Ц маань ерөөсөн мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэд өөрийнхөө гин буруутай шууд хүлээсэн. Тэгээд шүүхийн үеийн мэдүүлэг бол хоригч дээр байхгүй. Харин бусад гэрчүүдийн мэдүүлэг бол байгаа. За тэгээ эндээс яг юу болцсон болоо гэд гэрчүүдийн мэдүүлгээс л бид нар одоо ингэж нэг хөөж үзэх боломжтой болчихлоо шүү дээ. За гэр чи хаан гэж мэдүүлсэн байгаа. Би гэрээс зайтай унтчихсан. Сэрээд харсан чи гэр нь хүн дөххийн аргагүй амар шатчихсан. Босоод гүгээд очсон чи эр өмгөө орилдож уйлалдаад эхлээд чэтэй уулзаад юу болоод байна яац юм бэ гэж асуусан чи тэр айлын авгаа нөхрөө халаад гэрээ шатаачлаа гэж хэлсэн. За. Үгүй айлгүүдээ яаж байгаа юм бэ гэж хэлэхэд үнэн тэр байна гэд харсан чинь талигчийг дээлээр гучаад газар тавьчихсан байсан. За ийм мэдүүлэг өгсөн байна. Найранд нэлээ олон хүмүүс ирсэн юм бэл. Тэгээд гэр чиний мэдүүлгээс харахад бол ингэж байгаа. Талигаа чи ээж нь хямраад уйлаад харан тайтгаруулах санаатай очсон ч урд өмнө ч гэсэн хүүг минь алах гэдээсэн. 4 хүүхдээ болохоор салгаж чадаагүй. Хүүхдүүдийг нь бодож исэн л да. Одоо хүслээ биелүүлээд хүүг минь алчаад гэрээ шатаачлаа. За. Тэгэхээр энэ хоёр өмнө бас ингэж маргалдчихсэн буюу өмнө нь одоо энэ талигаа чи ээжийг хэлжсэнээр бол энэ бэр нь одоо хүүг нь ингэж хөнөөх оролдлого хийжсэн өмнө нь хийжсэн юм шиг байгаа байхгүй юу? За нэг гэрчийн мэдүүлгээр. Энэ гэдэг гэрчийн мэдүүлгээр. За Б гэдэг гэрч юу гэсэн гэхээр манайх талигчийн гэртээ ойрхон зайд байдайлаа. Намайг тасраагүй хахад лав хин нэгэнтэй тэгж хэрэлдэж маргалцсан зүйл бол найран дээр болоогүй. Тэгээ энэ гэр бүл ер нь л айгүй сайн хүмүүсээ хоорондоо эвтэй байдгаа гэж бас нэг хүн мэдүүлсэн байна. За тэгвэл 90 мэдүүлгээр ингэж байгаа. Ерөнхийдөө найр тарж исэн гэхэд болноо. Тэгтэл талигаа чих нэртэйгээ маргалдаад хүн болгон руу агсраад дайраад эхэлсэн. Тэгээ над дээр ирээд чич баян үнэлтэй намайг тоодгүй хүн гих зэргээр намайг
үгээр идээд ихэлсэн. Тэгэхээр би чи одоо болоо согтцсон байна гэж хэлсэн чинь тэгж хэлчихэд тэгээ унаагаа асаагаад хөдлөх гэж яхад талигаач гэртээ их нэртэйгээ маргалдаж исэн гэж ингэж мэдүүлэг өгсөн байгаа. За тэгэхээр энэ мэдүүлгийн энэ гэрчийн мэдүүлгээр бол ямар ч л байсан нөхрийгөө тэгж хөнөөгөөд гэрээ шатахаас өмнө эхнэр нөхөр хоёр бол маргалдаж исэн. Энэ хоёр харилцаанд харамжгүй байсан гэдг нь бол яг ингэж энэ гэрчийн мэдүүлгээр тодорхойлж байгаа юм бэл. За тэгээд шүүхийн шатанд мэдүүлэг өгөөч гэсэндээ мөрдөн байцаах шатанд бол яллагтаачаар мэдүүлэг өгсөн. За энийг нь уншиж өгье. Одоо өөрөөр хэлэх юм бол энэ хэргийн яг гол шүүгдэгч нь гэсэн үг шүү дээ, тийм ээ. За ингэсэн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр одонгийн угаалга болсон. Хүмүүс ирээд хоолунд идээд аригтар суугаад хүмүүс согтоод эхэлсэн. Нөхөр согтоод хүмүүс рүү агсраад тэгэхээр бойл гэж хэлсэн чинь намайг чам шиг банзал яахан гэж хэлээд бүхсэн бие рүү өшгөлсөн гэж. За. Тэгээ нүүрлүү зохиод ус гизгнээс чирээд намайг алаад өгөлдөө буудаад өгөлдөө гэснээ дахиад уснээс чирээд исэн. Хоолны шүүгөө рүү чирээд хутаг аваад чамайг би яг одоо ингээ алчий гэд хутгаараа дайрахаар нь бойл гэд босож ирээд өндийгөөд хутгатай гарнаас нь барьсан чинь миний цээж рүү өшөглөөд би хойшоогоо унсан гэж. За. Тэгэхээр нөхөр нь бол эхнэрийгээ чамайг алчий л да гэж гутаа барьж дайрсан байгаа байхгүй. За. Энэ өөрийнх нь мэдүүлэхээр. Аа. За дахиж уснээс зулгааж босгож ирээд баруун талын орон дээр ойчхдоо өөрөө намайг татаад дээрээс нь би унтсан юм аа. За. гэж хэлсэн байгаа. Энэ үед өөрөөр хэлбэл энэ хүн хутгатай байж агаад татаж одоо нөхөр нь эхнэрийгээ татаж орон дээр унахдаа эхнэр нь дээрээс нь очоод тэгтээ нөхрийгөө одоо гимтээцэн шархтуулсан гэдэг ийм санааг хэлсэн юм шиг байгаа. Энэ дэр бол би тэгж дүрцэн мөрцөн гэдэг мэдүүлэг бол ерөөсөй байхгүй. За. Тэр үед хүн амжиж салгасан. Би гэрээ тойршгүйгээд савтай бензинийг асгаад тамхи татах гэж хагаад асаагуур асаасан чинь гал дүрлэлсэн гэж байгаа. Тэгээ тойрч гарч ирэхэд талигаа чи хүн чирч байгааг хараад яасан талаар асуусан чинь чи алчсан штэ гэдээсэн. Тэгээ талигаа чиг тэрвэрч байсан тэрнээс цаашаа би сайн санахгүй байна. 2011 онд гэр бүл болсон талигач дандаа намайг хүнтэй харддаг зоддог байсан. Тэгээд 2019 онд намайг мотоциклийн гинжээр ороолгоод би тэрийг нь цагтаад өгч өглөө. Мөн бэлгийн харьцаанд орохдоо шулуун гиз рүү хэд удаа хийж исэн намайг байнга зодхоос гадна хутга тулгаад буу барьж айлгадаг байсан. Мөн мотоциклоор хөөдөг байсан. Аав ээж хүртэл би хэлхээс айдаг байсан. Ер нь өдрөө болгон намайг дарамтлагдаг байсан. Тэгээд хүн гэрт ороод гарахад л ер нь намайг хардаад хэцүү. Би хүнд хилдэггүй намайг хүнд хэлэх юм бол алын шүү гэж айлгаж сүрдүүлдэг байсан гэдэг ийм мэдүүлгийг өгсөн мөлий. Тэр өөрөөр хэлэх юм бол гэр бүлийн хүчирхийлэл үлдэгддэг байсан. За тэгээд энэ нь явж явсаар агаад тэгээ бүр согтуу үедээ нөр нилээн тэгж нөгөө муудалцаад тэгээд нэг нэгнийхээ амьд хүрэх юм шалтгаан болсон юм шиг байна гэж шүүхээс дүгнсэн биенлээ. Тэгээд ер нь бол зарим гэрчүүд болохоор энэ хоёрыг өөстөө эвтэй найртай сайхан амьдэрдэг байсан гээл тэгдэйн, зарим нь болохоор жоох маргалддаг байсан гээл тэгж байгаа. Тэгээ одоо цэгийн төрсөн дүүгийн мэдүүлэг энэ дээр бас биелээ л дээ. Одоо энэ шүүгдэгчин гэсэн үг л дээ. Игч маань жил төрсөн гэртээ зодуулсан, зохиулсан, айсандаа хөөгцөндөө 2-3 удаа гүйж очдөг байсан. Тэр үед би энэ хөхөрсөн мөн игчийн толгойтой үсийг нь зулгаагаад хуйхан гарчихсан мотоциклийн гинжээр нуруур нь ороолгоод хөх халаг болсон гэртээ ирж исэн. Тэр үед игчийг сал гэдэг байснаас талигаач хүргэн ахтай хэрүүл хийдэггүй байсан юм уу. Тэгээд тэгжээтэл талигаач ах өөрөө хурж ирээд игчийг нэг бол гуугаад эсвэл нууцаар ч юм уу аваад явцдаг байсан. Тэгээд манай аав ээж ах манай эгчийг өмөрч хүргэн ахта ер нь л ямар нэг юм болж байгаагүй дээ. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл байдаг байсан нь бол үнэн гэсэн бэ лээ. За. Тийм тэгэхээр хэд хэдэн гэрчийн мэдүүлгээр бол энэ хоёр өмнө нь маргалддаг байсан юм байна. Эхнэрээ зодож одоо ингэж хүчирхийлдэг байсан юм байна. За ингэж яагаад хамгийн сүүлд нь одонгийн найраа тэмдэглэж явахдаа энэ хоёр хоорондоо маргалдаад тэгээд санаатай гэх юм уу. Энэ хүн өөрөө бол би мэдэхгүй байна, санахгүй байна л гэж мэдүүлээд байгаа л да. Тийм гэхдээ санаатайгаар гэх юм уу. Шүүхээс бол санаатайгаар л гэж үзсэн л дээ. Яагаад гэх юм бол санаатайгаар нөхрөө алчаад тэгээд араас нь уул мөрөө баллахын тулд гэрээ шатаасан. Тийм гэдэг юм дүгнэлтийг гаргасан бэлээ. Тэгээд ямар ял авсан гэхээр 5.6 жил хорих ял авсан бэлээ. Ийм харамсалтай хэрэг болж ижээ. Өөрөө болохоор ер нь бол санахгүй байна. Одоо өөрийнх нь мэдүүлгээр бол санахгүй байна. Тэгээ ер нь бол ингээд хутгатай байж байгаа. Тэгээд ингээд самсргүй байдлаар л баг ингээд хутган дээр унтсан
гэж мэдүүлж байгаа юм байна тий. Намайг зодоод намайг алах гэдэг ийм сэтлэр над руу хутга барьж дайрсан. Тэгээд өөрөө орон дээр хөвтгтээ намайг татсан би дээрээс нь ойчхдоо одоо ингээд нэг иймэрхүү юм болцсон л гэж өөрөө бол мэдүүлээд байгаа. Гэхдээ яг тухайн үед намайг ингэж зодсон, тэгж зодсон гэдэг ийм деталууд бол айгүй сайн байгаад байгаа байхгүй. Яг энэ хоёрыг ингээд хутга шүүгтэй шүүг болоод зодолж яхад нь хажууд нь хүмүүс байгаагүй салгаагүй байх та. Гэрт нь хоёр хүн байжгаад цэгийн мэдүүлгээр болохоор Ч гэдэг хүн битээрийг салгасан гэдэг байгаа байхгүй. Гэхдээ Ч гэдэг хүн бол өөрөө мэдүүлэг өгөхдөө энэ хоёр маргалдаж исэн үнэн би тэгээ бойл гэчээд гараа авцсан гэж мэдүүлэг өгöd байгаа. Тэгээд ер нь бол гэр дотор энэ хоёр хойлохнаа байж исэн. Тэгээд ээжийнх нь мэдүүлгээр бол ихэнх хүмүүс гадаа сайхан сэрүүхэнд ингээд найрлаа сууж исэн. За зарим хүмүүс нь бол тэр хоньны юуны одоо зил мэлний хажуудлын сүүдэр дунтажсэн ч гэдэг юм. Ер нь айгүй олон ийм гэрчтэй мөртлөнгөөсөө яг энэ хоёрыг дотор маргалдаж яхад буюу энэ хэрэг үйлдэгдэж яхад харсан ерөөсөө байхгүй. Тэр нөгөө нэг тэгээ гарч ирээд ингээд бензин асгаад ингээд нөгөө шатаасан гэдэг нь бол өөрөө бол тэрийг санахгүй. Өөрөө яагаад шатаасан гэдгээч тайлбарлаагүй юу гэдэг гэр чинь. Тийм сая тэр нөгөө шүүгдэг чинь. Тийм нэг л удаа ерөөсөө мэдүүлэг өгсөн. Шүүхтэр бол мэдүүлэг өгөхөөс татгалцсан. Би гин бурууга хүлээж ийна гэд. Тэгээд мөрдөн байцаа шатанд болохоор би тамхи татах гад бензин асгачаад тамхи татах гад юунасаа карманасаа чүдэн заргаж ирсэн гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бензин асгаж яснаас санаж байгаа мөртлөнгөөсөө тамхи татах гад гэдэг бол нэг тийм юугүй юм шиг уялдаагүй мэдүүлэг юм шиг санагдсан гэд юу чинь нөгөө хоригчийн хуулисны төлөөлөгчийн өмгөөлөгч бол хийжээ. Тэр одоо ингээд гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг байсныг за яг одоо дүүн хэлж штэ тий ингээд манай ихч тий ингээд нэрээ нөхөртөө зодуулдаг ингээд айж гэрлүүга буцаж ирдэг мэрдэг тэрийг нь одоо тэр нэг удаа цагтаа тэмдэглүүлсэн гэдэг нь бол ялчгүй өмнө дгүүл энэ үсгүй гэр бүлийн хүчирхийлэлд байнга ер нь үе өртдөг байсан юм байна гэдэг нь бол нотлогдсон. Тийм гэрчүүдийн мэдүүлгээр энэ хоёр ийм нөгөө малчин айл юм байна. Гэхдээ малчин гинэ хүмүүсийн малыг маллаж өгдөг айл юм байна. За тэгээд тэр нөгөө яг ингээ хэрэг гарангуут нь ойр тойрны хүмүүс нь яасан гэхээр шууд тэр малаа харуулдаг айлын эзэн рүү залгаад танад ийм одоо малчид чинь ийм одоо юм болчлоо газ ирээрээ гихт нь очиод тэгээд тэр хүмүүсийн мэдүүлгээр бол ер нь бол ингээд гаднаас нь харахад нэг тийм дараахан байр юм шиг мөртлөнгөөсөө заримдаа бол амар авиртай болчдөг тийм хүн байсан гэж нөхрийг нь хэлсэн байлээ. Тэгээд гэр чиний мэдүүлэг дээр бас ингэсэн байгаа. Гэр шатсны дараагаар Ц өөрийнхөө ээжтэй уцаар ярьжсэн гэж байгаа байхгүй. Ц одоо хатан ээжтэйгээ биш өөрийнхөө ээжтэй уцаар ярьсан байгаа. Нөхөр өгчихсэн байна. Тэгээд намайг алсан гэдэг ингэж хэлээд утсан тасарсан гэж байгаа байхгүй. Тэгээ тэр үед хажуу зогсож байсан болохоор чи одоо юугаар яриад байгаа хүн бэ гэдээ 70 руу би 2 удаа түлхсэн чинь урдаас уйлаад ихчээ нөхөр маань намайг яахан гэсэн чиний ээж ч гэсэн яахан гэд хутга бариад ирэхээр нь хутгийг нь барьж аваад буцаагаад яасан ч гэлээдээ булааж авсан гэлүү яасан ч гэлээ энэ үед талигчийн хүүхэд багчууд нь орилдоод өөр зүйл би тэр хүнээс асууж чадаагүй маа гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр тухайн үед яг ингээд паникт орсон байж байхдаа гэрч энд хурж ирээд би нөхрийгээ ер нь бол ингээ алчлаа намайг ингэж хэлсэн учраас би ер нь ингээд барьсан гутгийг зөрүүлээд ингээд нөхрийнхөө цэзэн хэсэг рүү дүрчлээ гэдгээ бол гэрч энд хэлсэн байгаа юм. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд бол би санахгүй байна, би мэдэхгүй байна л гэж мэдүүлсэн байна. Ер нь бол шүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөөгүй. Бие хамгаалах гэдэг тэр нөгөө нэг үгийг бол ерөөсөө ашиглаагүй байгаа байхгүй. Гэхдээ урдч нөхцөл нь бол нөхөр намайг зодсон. Тэгээд үстэй дээсэн. Тэгээд над руу хутга бариад дайрсан. Би тэгээд санамсаргүй байж байгаад нөхрийнхөө дээрээс ойчход л ийм юм болчихсон байсан. Тэрнээс бүр дүрсэн мөрсөн нөхрийгөө өгсөн талаар ч ерөөсөө өөрөө энэ хүн мэдхгүй байгаа байхгүй. Тэгээд үнэхээр согтуу байсан учраас ухаан санаа гараад тэр хэсгийг мэдхгүй байна уу? Ямар байна? Тэгээд дээрэс нь 5.6 жилийн хорих ял авж байгаа нь мэдээж энэ 4 хүүхэдтэй үлдчихэж байгаа үр төлөвлөгөөс их. За хоёрдугаарт өмнө нөгөө нэг юм хүмүүсийн хүчрхийлэлт байсан гэдэг нь нотлогдсон учраас бас ялан жоохон хөнгөрч байгаа юм бэл. За 417 нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдарт витамины брэнд Джеймсний витаминууд хамтран ажиллаж байгаа. За Джеймсэн брэнд 104-5 жилийн түүхтэй ийм алдартай витамин байгаа. За тэгээд гэр бүлийн гишүүн бүрд зориулсан гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр энэ үрсөө маш олон төрлийн витамин байна. За жишээлбэл гэр бүлд ингээд ийм өсвөр насны хүүхдийн арьсан дээр нь ингээд нэг батаг гараад идэг асуудал байдаг те. Яг ингээд өсвөр наснд бол бүр аюух гардаг шүү дээ те. Гормоны өөрчлөлттэй холбоотойгоор тэрийг ингээд гадна талаас нь гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд ч юм уу ингээд
ямар нэг юмар түлээл хатаах гадахаас илүү дотроосоо бас витамин ууж батгахтаас нь үр дүнтэй илүү байдаг гинэ. Одоо энэ хүүхдүүд айгүйх ингээ нэг өсөглөн болоод байгаа шүү дээ. Өсөлтийн витамин гэж бас ууж яллээ. Тийм бах. Тийм ингээ нөгөө илүү бие махбодын хувьд ч гэдэг юм айгүй өсөглөн бадрун болгодог. Тийм витамин бас уудаг гин. Тэгээд би бүр нөгөө үс сумсны витамин гэх юм бүр гайхаад байхгүй. Тэгсэн чинь үс сумсанд хүртэл витамин байдаг гэж. Тийм шүү дээ. Юу эмэгтэйчүүд чинь нөгөө нэг ингээд маникюр хийлгэсээр хагаад өөрсдийнх нь хумс нэмгэрсэн. Ааха. Тэгээ ер нь бол урах гад айгүй хэцүү. Хоёрдугаарт үсэн жоох уургаад ирэхээр салаачдаг төрлийн хүмүүс байдаг. Тэр хүмүүс бол үсээ гоё ургуулад хумсаа бат бөх болохын тулд тийм хүмүүс хумсны витамин уун. За жирэмсэн болохоор төлөвлөж байгаа эсвэл жирэмсний ихний саруудад дуудаг перинатал гэдэг энэ бүтээгдэхүүн бас байж ачжээтэй. За эрэгтэйчүүдэд зориулсан төрөө булчирхаан бэлтгэл байгаа. Энэ нь болохоор нөө төрөө булчирхаан өрөвсөл гэж нэг амар өвчин байдаг юм байна. Тэгээ энэ ясааргаад эрэгтэй хүний бөөрөнд нөлөөлждөг. Тэгээд төрөө булчирхаан өрөвслөөс сэргийлдэг бүтээгдэхүүн гих мэтчлэн за ингээ гэр бүлэрээ ууж болох гэр бүлийн гишүүн болгонд зориулсан витаминыг Джеймсон худалдаалж байгаа. Тэгээд манай Монголд болохоор Монгол эмийн бокс гээд бас л 100 жилийн түүхтэй Монголын анхны одоо энэ эмийн байгууллага аль биесны эрхтэйгээр оруулж ирээд City Farm-ийн салбаруудаар зарагдаж байгаа юм билээ. За ингээд карантин витамин алдарт брэнд Джеймсны витаминууд бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар Джеймсон Омега. За би 417 нэвтрүүлэгтэр энэ удаа нэг ийм хэрэг хайж яваад оллоо уншиж исэн чинь. За Баруун аймагт болсон хэрэг. Тийм нэлээд захын Баруун аймагт болсон хэрэг. Тэгээ энэ хэрэг болохоор ингэж байгаа. За хэрэгт шүүгдэгч буюу яг ингээд хэрэгтэн болохоор за 1986 онд төрсөн. За 88 настай. За эмэгтэй боловсрол мэрэгжилгүй малчин. За тийм ингээд нөхөртөөгөө хүүхдүүдтэйгээ амьдардаг ийм хөдөөний малчин айл юм байна. За тэгээд ингэсэн байгаа юм. За шүүгдэгч болохоор Хээ гэд нэрээр явж ийлээ. За шүүгдэгч Хээ болохоор төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгөнд итгэмжийг авах зорилгоор өөрийн хүү болох энэ нь 2016 оны 5 сард нас барсан атал түүнийг нас барсан талаар төрийн холбогдох байгууллагуудад бүртгүүлэлгүйгээр 2016 оны 5 сараас 2023 оны 10 сар хүртэл буюу 6 жил гарan тий 2016 оны 5 сараас 2023 оны 10 сар хүртэл хүүхдийн мөнгө болох нийтдээ хүүхдийн сар болгоны 100 сая төгрөг болох 5,220,000 төгрөгийг халамжийн сангаас өөрийнхөө талигаач энэ гэдэг хүүгийн одоо банкнд дах одоо бүртгэлээр ингээд өөр дээр аваад хэрэглээд байсан гэсэн ийм хэрэгт холбогдсон байгаа. Тэгээд энэ хэрэг болохоор ер нь бол богинохон. Тэгээд энэ хэрэг яасан гэсэн чинь улсын ялагчаас одоо гэдэг шүүхийн хилцүүлэлт гарсан дүгнэлтэндээ бол за шүүгдэгч Хээ өөрийнхөө одоо хүүг нас барсан байтал нас барсныг нь одоо бүртгүүлээд нас барагчийн гэрчлээ гэж үгдэв биш үү? Тэгэнгუთ ингээ нөгөө бүртгэлээс хасагдах ёстой шүү дээ, тий. Тэгрийг хасуулалгүйгээр хүүхдийн одоо хүүхд нь одоо амьд минд байгаа юм шигээр ерөөсөө ингээ хүүхдийн мөнгийг бараг 6 жилийн туршид аваад ингээд хэвийн хэрэгэлсэн байсан гэж буруутгах гэж байна лээ. За тэгээд энэ бол одоо гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас одоо юу гэдэг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутаа тооцноо. За гэсэн. За тэгсэн юу яасан байгаа. Шүүгдэгч өөрөө мэдүүлэхдээ ингэсэн байгаа. Би гин бурууга бүрэн хүлээн зөвшөөрч байна. Өөрийгөө өмгөөлөх юм юу ч алгаа гэсэн. Зүгээр өмгөөлөгчөөрөө дамжуулаад энэ шүүгдэгч буюу энэ бүсгүй болол би гин бурууга хүлээн зөвшөөрч байна. Уучлаарай. Миний буруу. Би өөрийгөө өмгөөлж үуч хэлэхгүй гэсэн чинь өмгөөлөгч нь бол за миний одоо миний үйлчлүүлэгч энэ шүүгдэгч бол юу яасан? Нэгдүгээр тэр улсыг хохирлгүй болгосон. 5,220,000 төгрөгийг тэр дор нь ингээд төлөөд улсыг хохирлгүй болгосон. За учруулсан хохирлоо төлж барагдуулсан. За дээрэс нь гэмт хэрэг үйлдэхдээ ямар нэгэн хуурамч бичиг баримт үйлдээгүй. Ямар ч хуурамч бичиг баримт үйлдээгүй. Одоо хуурамч бичиг баримт үйлдээгүй. Эд зүйл ашиглаагүй. За бодит байдлыг зохиомлоор үүсгээгүй. Яг юу болсон бэ гэхээр үнэндээ юу болсон бэ гэхээр энэ хүн бол хөдөөний за мэдлэг боловсралгүй тий бүр гэмт хэрэгт холбогдсон гэмт хэрэг хийж яах гэдгээ ч мэдэхгүй ийм хүн байна. Тийм болохоор энийг нь харгалзаж үзээч гэсэн. Тэгээд яг яасан юм бэ гэсэн чинь 2000 тий ингээд хүүхэд нь нас урангууд
хөдөөний малчин айл байсан юм байна. Тэгээ хүүхдийнхээ нэг дэлгүүрт хүүхдийнхээ нэр дээр нэг хүүхдийн 100 мянган ингээд 300 хүүхдтэй юм байна. Ингээд нэг 100 мянган орж ирд юм байна л да. Тэгэнгუთ тэр карта нэг хөдөөнөөс нэг орж ирэхдээ сумын төвийн дэлгүүрээс юмнуудаа ингээд бөөндөж аваад цоглуулад явдаг. Тэгэнгуутаа тэндээ хамаатныхаа ихчид нөгөө дэлгүүрийнхээ хүнд манай хүүхдийн мөнгөийг орохоор та авчихаа. Тэгээ бид нар зүгээр танаас ингээ зээлээд аваад сар болгоо орж ирэхээр та тэндээс нь ингээл хэрэглээний бидний авсан юм ингээ суутгаад гэд карта тэр хүнд өгцөн. Тэгээд тэр нь бүр ингээ 6 жил ингээ явцсан. Мэдхгүй явцсан. Тэгээд би ингээ нөгөө нэг хүүхдээ нас бараад тэгээд ингээд сумын төв дээр ирээд нас барсан гэд ингээд бүртгүү юу яагаад мэдүүлээд тэгээд тэндээс нас барсны гэрчлэгээ аваад бүртгэлээс хасагдаад тэгээд тэр нь одоо цаашаага нийгмийн халамж руу очиод за энэ хүүхдийн зууг авч исэн энэ одоо хүн бол харамсалтай нь ингээд нас барсан хүүхдийн зууг олгохын цогсооно гэдэг ийм юм болдог гэдгийг ч би үнэхээр мэдээгүй. Би бол ямар ч боловсралгүй ийм одоо хөдөөний жирийн малчин юм ихтэй. Тэгэхээр намайг уучлаач. Би энийг мэдэхгүй. Нөхөр бит хоёр хоёулаа мэдэхгүй ингээд хүүхд нас ороод хүн нас ороод ингээд бүртгүүлд юм байна гэдгийг ч би ер нь бол мэдэхгүй гэж. Өөрөөр хэлбэл энэ хэргийг санаатай үйлдсэн биш л гэдэг санаа шүү дээ. Харин ямар ч байсан санаатай үйлдсэн биш гэж юу нөгөө өмгөөлөгч нь болоод өмгөөлөгч нь тэгэлж байгаа. Энэ бол санаатай үйлдээгүй. Дээрээс нь хуурамч бичүүгээрэмт үйлдээгүй. Тэгээ янз бүр хуурамч бичүүгээрэмт үйлдээгүй. Зүгээр л хүүхэд нь нас орцсон тэгээ хүүхдийн 100 мянгаыг авдаг байсныгаа мэдхгүйгээр тэгэл хүүхэд нь ингээл өвдийнх нь мөнгө нь орж ирээд идэг өөрсдөө тэрийг аваад хэрэглээд идэг хөдөөч байдаг бүр тий гэсэн. Тэгсэн чинь яг ингээд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэж байгаа. Тэгээ ингээд мөрдөж исэн тэгэн гут юу яасан юм бэ л да. Гэрч буюу тэр нөгөө нэг нийгмийн халамжийн байцаагч болвол бид нар ингээ нөгөө хуучин шиг ингээ эцэг гэх нь ирээд ингээд нөгөө хүүхдийн мөнгө авахаа болцсон. Шууд банкны данс руу шилжүүлждэг учраас тий нэг улсын бүртгэлийн газраас улсын бүртгэлээс л энэ хүн нас орсон шүү, энэ хүний мөнгийг цогсоо гэж мэдээлэл ирээгүй л бид нар энэ хүн одоо үнэхээр нас орсон уу амьд байгаа юу гэдгийг мэдэх арга байхгүй. Тэндээс ингээл тэдүүний мөнгөөр ирдэг тэр болгоныг бид нар сар болгон тогтмол шилжүүлээд идэг болохоор ээж нь авсан уу, аав нь авсан уу, одоо үнэхээр одоо үгүй нас орсон байж ээж ингээд одоо юу гэдгийг удлаа яриад мөнгөний аваад ирсэн үү гэдгийг мэдэх арга байхгүй. Нөгөө банкны данс руу хийждэг, банкнаас авчдаг байсан гэж байгаа юм. Тий. Тэгсэн чинь энэ одоо нас орсон хүүхэд нь болохоор ууган хүүн гэсэн багасаа айгу бие муутай байжгаад тэгээ 4 наснда буюу 4 наснда нас орсон юм байна. Тэг ер нь ингээл багасаа айгуух эмнэлгээр явдаг байсан. Тэгээд нөгөө хүүхдийн 100 мянга авдаг байсан. Манай эхнэр Хээгийн дансанд тэр 100 мянга ордог байсан. Тэгээд өөрийнхөө дансыг нөгөө карттайгаа ингээд шууд холбогдсон байсан болохоор ерөөс бид хоёр хин хинийг мдээгүй. Тэгэл ингээд мөнгө орж ирээд бид хоёр тэрийг бүр тэр картыг чиргэлдэггүй дэлгүүртээ ингээд өгцөн. Тэгэл очиод нөгөө дэлгүүрийн ихч чинь за сарын 300 орсон 2 сар юм уу 3 сар болоод нэг очихдоо хүүхдийн ингээд 300 чи ингээд тед болоод орсон. Танаа дээр тэдэн төгрөг байна. Тэгээ ингээ юмнуудаа урчилж аваад зарим нь бүр зээлээр аваад дараагийн сарын хүүхдийн 300 орохоор тэрийг нэмээ суудгачаарай гэл яваад байдаг байсан. Ерөөс нь ер нь бол сайн ярих юм бол баг тэр дансанд 200 2 хүүхдээ 200 орж ийнө 3 хүүхдээ 300 орж ийнө бид мэдхгүй юм биш үү? Баг мэдхгүй ч юм шиг байгаа. Тэгвэл тэр нөгөө нэг дэлгүүрийн худалдагч байсан гэрч Б гэдэг хүн бол ийм мэдүүлэг өгсөн. Б-гийн одоо юу яасан? Та ингээд манай хүүхдийн одоо ингээд нөгөө 3 хүүхдийн мөнгийг ингээд авж байгаарай 300 мянга орж байгаа шүү гэж хэлсэн надад. Тэгээд 300 мянга л орж ирээд идэг байсан болохоор би бол мэдэхгүй. Тэгэхээр нөхөр бол 3 хүүхдийн мөн 300 мянга орж ирж ирсэн гэд яг тэр ярьж явах явцад нь бол тэр хүүхд нь амьд байсан юм уу? Нас орсон байсан юм уу гэдг нь бол хэргийн юун дээр гэрчийн мэдүүлгэн дээр бол байхгүй. Тэгээ ер нь бол яг ингээд нөгөө нэг санаатаагаар хүүхдээ нас орсон гэдгийг мэдсээр үжиж санаатаагаар хүүхдийн 100 мянгаыг авсан юм уу? Өөрөө болохоор би ерөөсөө ч мэдэхгүй. Бүртгүүлдэгч мэдэхгүй. Гэтэ бас сони юм тий. Юугээл улсаас нас орсон хүүхдэд өргөжлүүлээд мөнгө өгөөд авах вэ тий. Тэгээд хичнээн малчин хүн юу ч мэдэхгүй байлаа гэд. Мэдгүй өөрөө бол өмгөөлөгч нь ч тэр өөрөө ч тэр би юу ч мэддэггүй. Би ер нь бол үнэхээр би тэр мэддэггүй. Яг ингэдэг гэдгийг ч мэдэхгүй гэд. Тэгсэн байна лээ. Тэгээд энэ дээр болохоор нэг юм юу байгаа даахгүй. За яг хоо энэ дээр нэг юм эргэлзээтэй. Яг хоо нөгөө шүүхийн юун дээр бол яллагдагч хээ гэж байгаа хгүй. Тэгэх ингээд манай хүүхэд 16 нас орсноос хойш хүүхдийн мөнгө нь орж исэн. Би өөрийн хаан банкны виза картаар манай сумын дэлгүүр ажилуулдаг хүнд өгөөд тэр үний дэлгүүрээс эд бараагаа
авдаг байсан. За малын хэвийг өвс тижэл зэргийг аваад миний энэний дансанд орд хүүхдийн мөнгнөөс авдаг байсан. 23 оны сүүлээр 10 сард хүүхдийн мөнгө хасагдахгүй орж байсан талаар мэдсэ. За. Тий, яаж мэдсэн гэхээр тэр нөгөө дэлгүүрийн хүнээс гэж аахгүй. Дэлгүүрийн хүнээс эд зүйл малын тижэл зээлээр авсан мөнгө бидний тооцоосноос өмнө дууссан. Тэгээ би гайхаад сумын банкнд очиод асуухад энэ гэдэг хүүхэд болон Б нарын мөнгө орж байгаа юм байна гэж хэлсэн. За. Тэгэхээр 2 хүүхдийн мөнгө ороод байгаа юм. Тий, тэгэн гут ингээ нэг 3 хүүхдийн мөнгө орж байгааг бодож исэн чинь мөнгө нь ингээд өмнө дууссан юм байна. Тэгэхээр нөхөр бол 300 орж байгааг тэгээ бодоод чи мөнгө нь дуусчихгүй юу? Урчлаад тэгэн гут нь банкн дээр очисон чинь танаа 2 хүүхдийн 200 мянга орж байгаа гэж хэлсэн. Тэгэн гут нөгөө эмэгтэй чинь юу вэ? Яага уг нь 300 ингээл ороод яваад байсан. Тэгсэн чинь банкн дээр очисон чинь яагаад 200 болчихвоо гэд тэгээд тэндээс анх нас орсон хүүхд дээрээ бид хоёр мөнгө аваад исэн юм байна гэж мэдсэн гэж аахгүй. Гэж мэдсэн юм болов. Мөрдөн шалах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг дээрээ гэж яллагдагч буюу энэ үе ээж нь. Гэтэ тэрийг өөрсдөө ингэж мэдүүлээг байхад цаанаас нь ямар нэгэн байдлаар уус нас орсон гэдгийг мэдээд хассан байна да тий. Аав ээж нь мэдүүлээгөө тохиолдолд уг нь бол энэ аав ээж нь ингээд тэр нас орсныхын гэрчлэгийг аваад манай хүүхдийг ингээ хасааж өгнө мөгнө гэдэг юм байгаа шүү дээ. Гэтэл аав ээж нь мдээгүй байхад хүүхд нь хасагдсан байна гэдэг чинь. Юу юм бэ? Ингэсэн юм байна. Энэ гэрчин мэдүүлэг дээр ингээд байгаа байхгүй. Нөгөө банкн дээр очисон чинь ингээд 2 хүүхдийн мөнгө ордог гэж хэлсэн шүү дээ. 3 дахь хүүхдийн нэг болохоор өөр банкны дасанд ордог байсан гинэ. За. Өөр банкны дасанд ордог байсан. Тэгээд би тэр үед одоо юу гэдэг нөгөө нэг хасагдахгүй орж байгаа нэг нас урсан хүүгийнхээ хасагдахгүй орж байгаа мөнгө зээлийн өмнө хугацаанаас өмнө дуусаа мэдсэн. Тухайн үед бол миний хаан банкны картанд нэг хүүхдийн мөнгө орж исэн. Нөгөө банкны картанд 2 хүүхдийн мөнгө хоёр банкн дээр л бүртгүүлсэн байсан юм байна. Тэгээ ингээд хоёр талаас л ордог байсан юм байна л та. Тийм шүү. Тэгээ зүгээр ингээд энэ дээр бол зүгээр надад нэг сонирхолтой юм. Санаатай юу, санаагүй юу гэдэг дээр бол энийг угаасаа яаж шүүгээд нэмэргүй юм бэ шүү. Харин эргэлзээд өөрөөсөө өмгөөлөгч нь болон өөрөөсөө болохоор ямар ч санаагүй би мэдэхгүй гэж боловсролгүй хүмүүс ийсаа мэдэхгүйгээд. Гэхдээ энийг санаатаагаар ингээд хэрвээ үйлсэн байлаа гэж бодоход авах яал нь хүнд юм уу? Одоо санаатай санаагүйгээр нь санаатай байсан бол илүү хүндрэх нөхцөл гэж үздэг гинэ. Санаатаагаар бүр үйлдсэн. Тий. Эн чинь бол бичиг баримт хурамчаар үйлдээгүй бодит байдлыг л одоо юу гэдэг ингээд бодит байдлыг ч нуун дарагдуулаагүй гэдэг аахгүй. Зүгээр л үнэлсэн ер нь бол хүүхдээ нас орцсон тэрийг мдээгүй би мдээгүй бүртгүүлээгүй юм байна лээ. Тэгэл өөрөө цаанаасаа л ингээд мөнгө өгöd ирсэн бид хоёр авъя гэж хэлээгүй штэ. Цаанаасаа орж ирээдсэн мөнгийг л бид хоёр аваад ирсэн. Гитсэн. Бараг орж ирсний ч мдээгүй л гэдэг юм тайлбарлах гэдэг штэ. За одоо тэгвэл энэ хоёр санаатай гэж үзсэн юм уу, санаагүй гэж үзсэн юм шүүх юу гэсэн бэ? За шүүх болохоор ингэсэн. За хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн. За. Тий. За бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авсан буюу хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэмж авсан. Тэгэхээр санаатай гэдэг нь бол санаатайг шүүх үзээгүй. Зүгээр л бодит байдлыг нууж гэж байгаа. Тэгээд энэ бодит байдлыг нууж гэдэг нь санаатай юм уу санаагүй юм гэдэг нь би хуулийн хувьд сайн мэдэхгүй байна. Бодит байдлыг нууж гэхэр чи уг нь баг санаатай л юм байна. Тий. Бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авсан. Тий. Тэгээд гэмт хэрэг гарахад шүүгдэгчхээ шунхайн сэдэлтэй хуулийн мэдлэггүй байдал холбогдох төрийн байгууллагын хяналт сул байдал нөлөөлсөн гэж үзсэн шүүх. Тий. Тэгээд ер нь бол яг өөрөө бол өөрийнхөө гэм бурууг одоо юу гэдэг шүүгдэгч хээ буюу миний буруу би өөрийгөө өмгөөлөх юм юу ч алгаа. Гэхдээ би зүгээр мдээгүй шүү гэд тэгээд улсын хохирлогоо болгоод тэр 500-200 мянга юу юусыг шүүхээс болохоор ингэсэн юм байна. Юугаа улсын хохирлогоо болгоцсон. Тэгээд нэмээд одоо юу гэдэг юм бэ? 3 жилийн хугацаанд 5 сая 400 мянган төгрөгөөр торгоно гэдэг анх ялт төлөвлөж орж ирээд тэгээд шүүхтэр бол улсын хохирлогоо болгоцсон учраас ингэж нэмэлтээр одоо юу яахгүй 1 жилийн тэнцэн харгалзах ял. Уг нь өөрөө ингээд мал цөөтэй, хүүхдүүдтэй, ядуу амьдралтай ийм хүн учраас улсаас авсан тэр нэг хүүхдийн 100 мянга буюу хураагдаад 500-200 мянга тэр дорн төлөө тохирлогоо болгоцсон учраас тэнцэн харгалзах ял 1 жилээр өгсөн ийм хэрэг Баруун аймагт гарсан ийм хэрэг. Зүгээр л тэр хүмүүс ингээд санаатаагаар хүүхдийн 100 мянга ингээд нас орцсон хүүхдийн нэр дээр аваад исэн үгүй юу гэдг нь бол мэддэг. Бодит байдлыг нуун дарагдуулж л гэж хэлээ шүүхэн протокол дээр. Сони тий. Гэхдээ ер нь ямар ч тохиолдолд угаасаа 18 нас хүрээд тэндээс ингээд хасагдахад
ч юм уу тий одоо магадгүй мэдхгүй ингээд олон жил явсаар хагаад өгцөн байлаа гэж бодъё л тоо. Тэгээд ямар ч 18 нас хүрээд одоо бүртгэлээс хасагдсан шүү дээ хүүхдийн тооноос гараад 100,000 авахгүй болно тий. Тэр үед ямар нэгэн асуудал гарч ирээд хэрэг даймжирна гэдгийг авсан мөнгөө буцааж төлнө гэдгийг юусоо бодоогүй юм бах та. Мэдхгүй харин ямар ч хийсэн тийм ингээ өмгөөлөгчд хоёр бол хоёулаа л харин тийм бид хоёр мэдээгүй тийм мэдлэг боловсрал байхгүй тэгэж бүр асуурсан хүнийг асуулдаг гэдгийг ч мэдэхгүй байсан л гэл. Ийм харамсалтай ярих гэсэн мэлээ. За. Зайн төрөд 417 нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараар хэдүүлээ эргээд уулзцгаая. Манай нэвтрүүлэгтээ Канадын алдарт витамины Jameson брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Таны хөдөлгөөний хүч. Таны бүтээлийн эхлэл. Таны өдөр тутмын амар амгалан өдөр бүрийн эрч хүч саруул ухааны их үүсвэр Канадын чанар Jameson Omega